Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн дуу хоолой станцыг бол өөрийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулдаг радикал шинжтэй буюу хит даврах үзлийг одоо дэмжсэн байгууллага гэж үзсэн учраас тус байгууллагын санхүүжилтийг зарцаах ийм шийдвэрийг гаргасан байна. За энэ шийдвэрийн бол зарлагтаа баасан гарагт гарын үсэг зурсан. За цагаан ордны мэдээлэлд бол татвар төлөгчдийн мөнгийг радикал үзэл сурталтай хүмүүсийн одоо зорилгот бол бид нар зарцуулах ёсгүй. За тийм учраас бол энэ байгууллагын гол илэрхийлдэг нь бол зүүнний үзэлтэй. За тэгээд аль нэгэн намын дуу хоолойг илэрхийлсэн ийм байгууллага болж байгаа учраас бол санхүүжилтийг нь зогсоох шийдвэр гаргаж байгаа гэдгээ мэдгдсэн. За Америкийн дуу хоолой агентлагийн хувьд бол дэлхийн 2 дугаар даанаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллага юм байна. За гол нь бол тухайн үедээ нацист Германы эсрэг суртал ухуулга явуулахаар бол байгуулагдаж байсан. За үүний дараагаас эхлээд бол дэлхийд даяар олон зуун сая хүнд бол хурц мэдээллийг бол дамжуулдаг. За тус Америкийн дуу хоолой агентлагийн захирал Майк Абрамац бол нийтдээ тус байгууллагт бол 1300 хүн ажилладаг. Тэгэхээр бүх 1300 хүнийг бол цалинтай юм чөлөө өгөөд бол ажилд нь нэрүүлэхгүй байгаа ийм шийдвэрийг гаргасан. За энэ тушаал гарснаар бол Америкийн дуу хоолой радио бол амин чухал үүргээ биелүүлэх чадваргүй болсон. За дээр нь бол Америкийн нэгдсэн улсын эсрэг улс орнууд бол суртал ухуулгаагаа эрчимжүүлж байгаа энэ нөхцөл байдалд бол энэ байгууллагыг хаах шийдвэрийг гаргаж байгаа нь бол тун оновчгүй гэж мэдэгдэж байгаа. За сүүлийн үед Иран, Хятад, Орос зэрэг улсуудын Америкийн одоо дайсан гэгдэж нэрлэгдэж байгаа орнууд бол Америкийн эсрэг ийм суртал ухуулгыг бол явуулах болсон. За үүндээ бол олон тэрбум амд олоныг зарцуулж байгаа гэдгийг бол онцолсон. За энэ ерөнхийлөгчийн зарлаг гарсны гол одоо зарлаг нь юуг дурдсан бэ гэхээр тухайн Америкийн дуу хоолой агентлагийг ажилуулдаг толгой компани болох Америкийн глобал хэвлэл мэдээллийн агентлагт руу чиглэж байгаа. Тэгэхээр тус агентлагт өгч байгаа мөнгийг нь бол олгохгүй болно гэсэн үг. Тэгэхээр бол үүнийг дагаад Америкийн дуу хоолой агентлагийн үйл ажиллагаа зогсон. За дээр нь бол Европ даяар үйл ажиллагаа явуулдаг чөлөөт Европ, за чөлөөт Аз зэрэг одоо ийм байгууллагуудын бас үйл ажиллагаа үүнийг дагаад бол зогсох ийм хандлагатай. За Америкийн нэгдсэн улсын энэ одоо мэдээллийг бол хэлэхдээ тус одоо Америкийн глобал хэвлэл мэдээллийн агентлагийн хүний нөөцийн захирал бол ажилтнуудад имэйлээр тухайн мэдээллийг бол өгсөн байна. За тэгээд бүх одоо бие даасан болон гэрээтэй ажиллаж байгаа хүмүүст одоо өгөх цалин мөнгө байхгүй болсон гэдгийг бол имэйлээр мэдгдсэн. За ингээд энэ одоо мэдээлэл нь бол мөн чөлөөт Аз, чөлөөт Европ зэрэг радиогийн үйл ажиллагааны дарга нарт ч гэсэн тухайн мэдээлэл очисон гэдгийг мэдэгдэж байгаа. За Америкийн сэтгүүлчдийн төлөөллийг одоо хангадаг байгууллага болох үндэсний хэвлэлийн клуб энэ тушаал нь бол Америкийн чөлөөт хараат бус хэвлэлийн төлөөх олон жилийн одоо энэ хичээл зүтгэлийг урамшуулсан хэрэг боллоо. Хил хязгааргүй бас сэтгүүлчдгээд олон улсын хэвлэлийн байгууллага байдаг. Тэгэхээр энэ байгууллага бол тухш шийдвэрийг дэлхийд даяарх хэвлэлийн эрх чөлөөнд занал хийсэн, хэвлэл мэдээллийн чөлөөт урсгалыг дэмжсэн Америкийн нэгдсэн улсын 80 гаруй жилийн түүхийг үгүйсгэсэн хэрэг явдал боллоо гэж хурцаар шүүмжилсэн. Америкийн дуу хоолой агентлагийн хувьд 7 хоногт 360 сая хүнд бол хурц мэдээлэл хүргэлдэг. Нийтдээ 50 орчим хэлээр бол мэдээлэл түгээдэг ийм байгууллага юм байна. За дээр нь энэ одоо байгууллагын санхүүжилт одоо тасалдж байгаатай холбоотойгоор ядаж одоо Европод үйл ажиллагаа явуулж байгаа чөлөөт Европ одоо радио станцыг аварч утгхийн тулд Чехийн гадаад хэргийн сайд бол мэдээлэл гаргасан. За Прагийн зүгээс Прагийн удирдлага бол энэ ядаж хэсэгчсэн байдлаар зарим одоо хэсгүүдийн санхүүжилтийг нь тасалдуулахгүй ийм шийдвэр гаргах одоо Европын орнуудын гадаад хэргийн сайд нарт бол уриалсан мэдээллийг гаргасан байна. За сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын засгийн газар бүтээмжээ нэмэгдүүлэх илүү орон тоог одоо танах ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа. За үүнийг гол хэрэгжүүлж байгаа хүн нь бол Трампын ахлах зөвлөх Elon Musk байгаа. За тэрээр бол өөрийн нийгмийн сүлжээний X платформ дээр бичгтээ Америкийн дуу хоолой агентлагийг бол хаах ёстой гэж мэдгдсэн. За тэрээр бол төрийн байгууллагуудыг үлэмж хэмжээгээр ийм цомгтгох тушаалыг гаргаж байгаа. За үүн дотроо бол Woodrow Wilson-ийн нэрэмжит олон улсын эрдэмтдийн төв, музей номын сангийн үйлчилгээний хүрээлэн Америкийн нэгдсэн улсын орон гэргүүн хүмүүсийн асуудал хариуцсан агентлаг зэрэг олон агентлагуудын үйл ажиллагаа санхүүжилтийг нь бол зарцаах, таслах ийм үйл ажиллагааг явуулж байгаа. За ер нь бол Трамп ерөнхийлөгчийн хувьд анхны бүрэн эрхийн хугацаанд ч гэсэн Америкийн дуу хоолойг бол маш их шүүмжлэлтэй хандаж байсан. Тийм
Тийм учраас бол өөрийн үнж холбоотон Carrie Lake-ийг бол тухайн одоо байгууллагыг санхүүжилтийг нь удирдаг толгой компанид зөвлөх болгож томилоод байгаа. За тэгээд ерөнхийлөгч бол хэвлэл мэдээллийн хэрэгслэр тухайн одоо байгууллага за ялангуяа CNN, MNBC болон одоо Америкийн дуу хоолой зэрэг энэ агентлагуудыг бол нэг талыг барьсан байр суурийг илэрхийлдэг, ерөнхийлөгчийн байр суурийг бол дэмждэггүй гэсэн ийм байр суурийг илэрхийлж байдаг. За тэр утгаараа бол тухайн одоо агентлагийг хаах шийдвэрээ гаргасан юм байна. За Америкийн дуу хоолой радио нь бол 1942 онд байгуулагдсан. За Япон болон нацист Германы үзэл сурталтай тэмцэх зорилгоор бол байгуулагдаж байсан. За анхныхаа үйл ажиллагааг явуулсан нэвтрүүлгээ цацгахдаа бол BBC агентлагийн ийм дамжуулалтын сүлжээг бол ашиглаж анхны нэвтрүүлгээ цацж байсан юм байна. За тэгээд ерөнхийлөгч асан Gerald Ford бол 1976 онд Америкийн дуу хоолой агентлагийн нийтлэлийн хараат бус байдлыг хамгаалах зорилгоор олон тооны тушаал зааврыг бол гаргаж дүрм журамд өөрчлөлт оруулж байсан. За ингээд 94 он гэхэд бол цэргийн бус нэвтрүүлгийг хандаг өргөн нэвтрүүлгийн удирдах зөвлөлийг байгуулж байсан юм байна. Ингээд өмнө нь бол Америкийн дуу хоолой агентлаг бол зөвхөн гадаад орнуудад мэдээлэл одоо цацдаг байсан бол 2013 оноос эхлээд бол Америкийн улс даяар бол мэдээлэлээ цацах болсон. За үүнтэй холбоотойгоор улс төрийн нөхцөл байдал үүссэн. За энэ нь бол ерөнхийлөгч Дональд Трампын одоо уг шийдвэр гаргахад гол нөлөөсөн юм шалтгаан болсон байна.